Номингийн одоо уулзраас дээш чиглэлийн 1.5 км замыг 1.7 тэрбумаар одоо засах энэ мөнгийг бол Мон Эко компани зүгээс бол Ховд аймагт одоо хүлээлт өгсөн байт юм байна. Тэгэхээр яг энэ ажил одоо хизээ хийгдэх вэ? Энэ жилдээ одоо хийгдээс өнгөрчүү одоо ингээд сэрүүн унчлаа. Аливаа бүтээн байгуулалтын ажил сэрүүний үйлрэлд бол чанаргүй хийгддэг ийм тал байдаг шүү дээ. За Мон Эко компани нийгмийн хариуцлагын хүрээнд Ховд аймгийн орон нутгийн хөгжлийн сан төвлөрүүлдэг орлогоос тусдаа одоо жишээлбэл Ховд хотын одоо авто замын чанарыг сайжруулах одоо энэ хүрээнд одоо аймгийн удирдлагын зүгээс хүсэл тавьсан Мон Экод. Одоо та бүхэн маань бас ингээд нэрмжт гудамжтай болооч манай энэ нэг үлдэгдээд байгаа усын төсөвдөж тавигдаж чаддгүй орон нутгийн төсөвд ахтаад байдаг нэг ийм зам байна. Энэ замыг одоо шийдэж өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан маш одоо уриалхан хүлээж авч одоо бидний саналыг дэмжсэн Мон Эко компанийн хамт олон нэгдүгээр бас баярлаж талархаж байгаа илэрхийлье. За бас эдгээр хандив дэмжлэгээр ирж байгаа ч гэсэн нэг хуулийнхаа хүрээнд явагдана. Худалдаа авах ажиллагааны хуулийн хүрээнд явагдана. За 500 мянган доллар гэдэг чинь Монгол мөнгөөр шилжүүлээ 1.7 орчим тэрбум төгрөг болж байгаа. За үүнээс бол нэг 500 орчим сая төгрөгөөр нь замын хажуу талын тогтчлолт одоо тэр тогтчлтын асуудлын тусад нь ингэж ажил болгож зарлаад 1 тэрбум гаруй төгрөгөөр нь үндсэндээ замын хүчлэлтийг учгаар л одоо тийм л зарлалтаа. Тэгээд тэрүүгээр зураг хийгээ төсөө хийгээ зарласан боловч худалдаа авах ажиллагаан дээр очиод одоо компани оролцохгүй. За нэг компани оролцсон тэр нь шаардлага хангаагүй. Тэгээд одоо энэ худалдаа авах ахиад зарлагдсан. Энэ өөрийн хугацаанд одоо дараагийн зарласан одоо худалдаа авах ажиллагааны тендер шалгуулалт нэгдэх байх. Тэгээд энд одоо шаардлага хангасан компани ороод ирсэн тохиолдолд энэ ажлыг хийх бүрэн боломжтой. Бид нар энэ бол хочилтын ажил, энэ тогтчлтын ажил бол 10 сарын 1-ний хүртэл одоо манай энэ цаг агаарын байдалтай холбогдуулаад бид нар хоч бүрэн боломжтой байгаа. Тэгээд энд бол бас манай яг л нөгөө худалдаа авах ажиллагааны хууль тендер гэж ярьдаг те тэнд. Одоо бид нар яг тендер гэхээр нэг баахан компаниуд ороод маргалдаал бурацалтаад байдаг гэж ойлгодог бол эсрэгээр өөр болсон. Зарим нөхцөлд бүр зарим тендер хүмүүс орохгүй бүр ингээд тендер одоо бид нар бол энийг баг аваач гэж гуух нь холгүй шахуул юм байна. Үүнтэй холбогдуулаад яг шаардлага хангасан компани ороогүй гэж одоо хойшлонгоос надад мэдээж танилцуулсан. Тэгээд дахиад хуулийнхан хүрээнд дахиад зарлагдсан байж байгаа юм л асуудал. Та ер нь Мон Эко компани зүгээс яг энэ замыг одоо засаад өгөөч гэдэг хоёр дахь удаага энэ мөнгийг одоо авч байгаа гэсэн энэ мэдээллийг ер нь өмнө сонсч байсан. За би үгүй. Би бол яг өмнө нь ямар мөнгө өмнө нь нэг тогтчлт байд юм байлаа. Хөгжлийн сангийн шугамар одоо тэр хажуугаар нь тавьсан тогтчлтын ажлыг хийгцнийг бол хурлын төлөөлөгчөөр сурж явах үед бол мэдчихсэн. Би зөв аймгийн удирдлагаар сонгогдсон орлогчдоор ажиллахын үстэй яг аймгийнхаа тулгымцсан асуудлуудыг судалж үзэж хад хотын төвийн зам дотор яг энэний нэг хэсгийн асуудал хоцроод байгаа байхгүй. Тэгээд энэ асуудлыг одоо аймгийн орлогч даргын зүгээс Мон Эко компани хүсэл тавьсан. Тэгээд энэ хүсэлтийг болон үндсэндээ ярилцаад биелүүлээд мөнгөө бол төрийн санд байршуулсан. Тэр хүрээнд бид нар худалдаа авах ажиллагаагаа л одоо зарлаад ийм байдалтай л явчихна. Тэгэхээр ирэх хавраас хийгдэнэ л гэж байна. Ер нь бол одоо бид нар харна. Одоо тендер шалгуулалтанд гараад компани тодорсон тохиолдолд бид нар нөгөө стандарт нормынхоо дагуу боломж байна уу байхгүй цаг агаргаа байдлаа харж агаад энэ асуудлыг боломжгүй бол хойшлуулна. Боломжтой бол ер нь шуурхаа хийх л бодолтой байна. За баярлалаа. За баярлалаа.